Бид шинэ оноо баяр баясгалаар дүүрэн өгтөн авлаа. Баяртайгаар үргэлжлүүлсээрч байх болно. Цаг хугацааны ирэхээр таны бие өөрчлөгдсөр. Гэвч цаг хугацааг эрхшээх чадвар танд байгаа. Цагийн аясыг сайжруулах боломж танд бий. Зарим хүмүүс сайн цаг ирэхийг хүлээдэг. Бусд нь цагийн аясыг сайн болгохын төлөө зүтгэдэг. Ариун зүрх сэтгэлтэй хурц оюун ухаантай нэгэн энийг хийж чадна. Ямар ч цаг хугацааг сайнаар эргүүлж болно. Та эдгээрийн алинд нь өөрийгөө багтааж байна уу? Оюун санааны зам мөрийг хөөсөн хүний хувьд цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Харин бусад хүмүүсийн хувьд цаг хугацаа удаашралтай мэт санагддаг юм. Таны оюун санаа буруу төлөвт байхдаа цаг хугацааг удаан өнгөрч байгаа юм шиг авч үздэг. Тиймээс шинэ он шинэ мөч бүхэнд өөрийн дотооддоо оршиж нийгэмд эерэг өөрчлөлт хийхин төлөө хүчин чармай хайцгаая. Байгаль орчинд нааштай өөрчлөлт хий. Зөв. Танд ямар нэгэн юм тохиолдохыг хүлээгээд байх хэрэггүй. Энэ ертөнцид өөрчлөлт хийх нэгэн бол. Та ямар байдлаар хувь нэмэр болж чадах вэ? Энэний тухай бодох хэрэгтэй. Бид байгаль орчныг хэрхэн өөрчилөх юм? Амьдралын хэмнэлээ хэрхэн өөрчилөх вэ? Хойч үеийнхний төлөө бид дэлхийг хэрхэн арчилж тордох вэ? Хүчирхийлэл үлдгэсдгийг бид хэрхэн зогсоох вэ? Уйлж байгаа хүнийг хэрхэн дахин инээлгэх вэ? Бид ийм зүйлүүдэд зүрх сэтгэлээ зориулах хэрэгтэй. Бид юу хийж чадах вэ? Эхд дэлхийд хэрхэн тус болж чадах вэ? Амьдрал маш богино. Та өөрийгөө хэр удаан баясгаж чадах вэ? Та бусдад дэлхийн ертөнцөд хэдий чинээ өгнө, хүссэн зүйлд нь төдий чинээгээр биелэн олно. Та өөрийн хувь нэмрээ оруулж эхэлсэн цаг мөчөөс эхлэн мэдлэгийг, зөвхөн мэдлэгийг тарааснаар олон хүнийг зовлонгоос ангижруулж чадна. Материаллык зүйл гэхээс илүүтэйгээр мэдлэг. Мэдээж тодорхой хэмжээнд материаллык зүйлч байж болно. Материаллык зүйлс богино хугацаанд, харин мэдлэгийн хүчээр урт хугацааны өөрчлөлтийг авчирч чадна. Тиймээс энэ онд бид эхд дэлхий дээр гэрлэгээ, хайр, мэдлэгийг түгээхийн тулд юу хийж чадах талаар бодох хэрэгтэй. Бид тосгон бүрт хэрхэн хүрэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бид бүхэнд гар утас хэмээх нэг өрсөлдөгч байна. Бид гар утаснаас төрүүлж илүү олон хүнд хүрэх хэрэгтэй. Ингэж хэлдэг. Бид гар утас хүрч очоогүй өнцөг булан бүрт очих хэрэгтэй. Тиймээс бүгдээрээ 2020 онд дэлхийд эерэг өөрчлөлт авчиръя. Өнгөрсөн он биднэрт маш их зүйлийг зааж сургасан. Цаг хугацаа биднэрт хийх хэрэгтэй бөгөөд хийх хэрэггүй зүйлсийг ялгаж салгаж өгсөн. Бид дэлхийн ертөнцийн нааштай алхмуудыг нилээдгүй хийсэн ч учир дутагдaltaй зүйлсч нилээдгүй байлаа. Тиймээс өнгөрсөн онд сурч авсан зүйлсдэрээ дөрөөлөөд ямар нэгэн уур хилэнгүйгээр, стрессгүйгээр, харамсах зүйлгүйгээр зөвхөн сурч авсан сургамжаа аваад цааш амьдрах хэрэгтэй. Учир нь авсан сургамж нь сайн ч вэ, муу ч вэ, бид нарт ямар нэгэн байдлаар хичээл, сургамж болсон л байж таараа. Сайн зүйлс биднийг цаашид юу хийх хэрэгтэйг зааж сургасан бол муу үйл явдлууд юу хийж болохгүйг зааж сургасан төдийгүй алдаагаа давтахгүй байхын тулд яах вэ гэдгийг ойлгуулсан. Алдаа дутагдлууд таны амьдралыг илүү баяжуулсан. Энэ утгаараа бол бүх ертөнц таны найз. Таныг дайснаа гэж үзэж байгаа нэг нь ч таны найз. Яагаад гэвэл танд сургамж үлдээсэн байна. Таны амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлж, таны өсөлт дэвсэлтэнд нөлөөлж байвал тэр хүн таны найз нөхөр мөн.
Таны амьдралд нөлөөлсөн л бол та түүнийг дайснаа гэж үзэж болохгүй. Тэр бол таны анд нөхөр. Танд юунаас болгоомжлохыг зааж өгсөн л байна шүү дээ. Танд ур чадвар суулгасан байна. Өнгөрсөнт болсон явдалд тэглэлгүйгээр урагш тэмүүлэх эрч хүчийг олоорой. Цаг хугацаа маш бага байна. Цаг хугацааг сайн сайхны төлөө өөрчлөх тал дээр анхаарлаа хандуулцгаая.